Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гаж үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн бацхан сонсогчдоо бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. Хагасан өдөр болгон танд хүрдэг подкастынхаа энэ удаагийн дугаараар 2022 онд буюу одоогоос 3 жилийн өмнө Нью-Йорк хотод болж исэн нэг эвгүй хэргийг ярихаар би бэлтлээ. Гарчигнаас ер нь та бүхэн харсан бах. Гэр бүлээс гадуур үүсгэсэн харилцаанаас болж амь насаа алдсан хэргийн талаар өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх болно. Ингээд хэдүүлээ. Ярианыхаа гол хэсэг рүү орцгоё. 2022 оны 4 сарын 16-нд хагасан өдөр байсан. За өглөөний 7 цагийн үеэр Нью-Йорк хотын Queens дүүргийн оршин суугч Glenn гэх хүн нохоогоо салхилуулаад гудамжаар алхаж амралтын өдрөө тайван сайхан эхлүүлсэн. За тэгж явж байгаад нэг булан иргсэн чинь нохоо нь гинт зогсоод тэгээ чихээс сортоолгоод ямар нэг зүйл ажиглаж болгоомжлсан байдалтай. Замын хажууд хаягдсан байгаа нэг хар өнгийн цүнх рүү дөхөх үеэрээ ахирч эхэлсэн. Glenn хэрэгт дурлаад ойртож очих үеэр ал тухайн цүнх нь налуу барилалтай. Амсарных нь ойролцоо хар хүрэн өнгийн цусны толд нэвчсэн байсан. За тэгээ эхлээд Glenn тэр цүнхэнд бол ямар нэг гудамжны муур эсвэл нохойг алаад дотор нь хийгээд хайцсан байх гэж бодоод хөлөөрөө зөөлөн түлхээд үтсэн. За тэгсэн чинь тэр цүнх бүр нилээн хүнд байсан. Тэгээд хэрэгт дурлаад доошоо тонгоогоод цахилгааныг нь аажуухан нээгээд үтсэн чинь хүний хоёр хөл шиг зүйл харагдсан. Гэхдээ хитрхи цайвар цагаан байсан болохоор эхэндээ бол манекен гэж бодоод цахилгааныг нь бүр том нээгээд харсан даруйда аимшигтай зүйлийн гэрч болсон гэдгээ бол ойлгосон байгаа. Сандарсандаа тэр бол өөрийн ирэхгүй мандаа хараал хийлж шууд л уцаа гаргаж ирээд 911 руу залгасан. За дуудлага хүлээж авсан цагдаа нар бол тухайн газар өглөөний 8 цаг 11 минутанд явж утсан. Тэдний олж харсан спортын хар цөнхөнд бол нэг эмэгтэй хүний зохицос байсан. За шүүх эмнэлгийн шинжилгээгээр тухайн эмэгтэйг хурц зэвсгээр хүзүү, цээж, гар болон биеийн бусад хэсгүүдээр нийтдээ бол 58 удаа хутгалж гэмтээсэн болохыг нь олж тогтоосон. Хохирогчийг амиа алдсны дараа алуурчин бол цогцыг нууглаад цөнхөнд хийж нуусан байсан. За тэр эмэгтэйд ямар нэг үнэмлэх, бичиг баримт угаасаа байгаагүй ч гэсэн цагдаа нар бол нэг чухал уул мөрийг олсон байгаа. Хохирогчийн артерийн судас тасарч цусаалтсан байсан болохоор цөнхөн дотроос нь тэр нь гоожоод за тэгээ зам дээр ингээд толб үлдээсэн байсан. Тэгээ хатсан хар хүрэн цусны уул мөрийг нүд салгалгүй нэг бүрчлээ ингээд араас нь зам дагаад явсан байгаа. За эцэст нь ингэж дагсны үр дүнд тэд бол их сурвалжийг нь олж чадсан. За энэ нь бол нөгөө тухайн цөнх олцсон газраас 4.3 км-ийн зайд орших Juno гудамжны 72-ийн 24 гэсэн хаягтай байшин байсан. За тухайн байшин нь болохоор 2.1 сая доллараар үнэлэгдэх 3 давхар тансаг тийм орон сууц байсан. Эцдүүд нь Howard Klein, түүний эхнэрийг болохоор Orsolia Gale гэдэг. Тэдний хүүхдүүд нь 13 настай Leo, 17 настай Jamie нар юм байна. За цагдаа нар бол явж чоод хаалгыг нь хидэн удаа тогшсон ч гэсэн дотроос бол ямар нэг хариу ирээгүй. За тэгэхээр нь байшингийн хойд тал руу тойрччоод шалхахаар болсон. Цонхоор нь дотгошоо харсан чинь хүн байгаа шинж тэмдэг бол байгаагүй. Тэдний дагаж явсан зам дагуух цусны мөр бол энэ байшин руу бүр яг зааж исэн болохоор хохирогч нь магадгүй энэ гэрийн эцэгтэй Орсоолия. За харин гэмт хэрэгтэн байшин дотор нь хаана ихтэй нуугдсан байх магадaltaй гэсэн тамгийг бол төвшүүлсэн. За хаалгыг бол дахин тогшсон ч гэсэн хариу ирээгүй болохоор цагдаа нар дотгошоо хүчээр нэвтрэхээс өөр аргагүй болсон. Гэрийнх нь нэг давхрын зойрны үүдэнд нь бага хэмжээний цус асгарсан. Доошоо тэгээ чиглэсэн бараан улаан өнгийн тийм мөр бол гарсан байсан. Тэгээд тэд бол зойрлуу доошоо явах тусмаа хэргийн дүр зураг улам бүр тодорч эхэлсэн. Зүгээр нэг цусны уул мөрнөөс гадна галтгооны ахуйн хутга бол тэндээс нь олдсон нь энэ хэрэгт хэрэглэгдсэн зэвсэг байж магадгүй гэж үзэхэд бол хүрсэн юм байна. За анзаарч харахад бол байшингийн бүхий л хаалга, цонхон бүрэн бүтэн гаднаас хүчээр орж ирсэн гэх ямар ч уулмөр байхгүй, ямар нэг эд зүйл алга болоогүй юм шиг тийм байдалтай байсан. Ингээд энэ баримтуудын үндсэн дээр мөрдөгчд бол алуурчин хохирогчийг таньдаг, итгэдэг хүн нь байсан байх өндөр магадaltaй гэж үзсэн. Хохирогчийн биед байсан 58 шарх нь маш хэрцгий
тэгээд одоо уур хилэнгийн сэтгэл хөдлөлтөө хит автсан маш их үзэн ядалтаас үүссэн одоо өш хонзонгийн шинжтэй гэдгийг нь бол илэрхийлжсэн. Зойронд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж явах үеэр 3 давхурт байсан өөр нэг мөрдөгч тэр айлын 13 настай Лео гэд хүүг бол олж харсан юм байна. За хүү бол хөл нүцгэн, өсөн нар цайцсан, нойрноосоо дөнгөж сэрсэн гэмээр одоо тийм царайтай ундлахын хувцастайгаа зогсчихсан. Тэгээ цагдаа нар бол түүнээс янз бүрийн зүйл асууж лавлахад Лео тэнд болоод байгаа зүйлсийн талаар бүр юу ч мэдэхгүй байгаа нь бол илт байсан. Нойрмогдоо хоолоогоор тэр ярихдаа аав ах хоёр нь Орегон муж руу явсан. Харин ээж нь болохоор урд оройн одоо концерт үзэх гээд гарсан гэж хэлсэн. Лео ер нь эрт унтдаг байсан болохоор ээж нь буцаж гэртээ ирсэн эсхийг ч гэсэн мэдээгүй байсан. За цагдаа нар бол Леог хилтэс рүү аваачиж байцаагаар болсон юм лээ. Гэхдээ ердөө хитгэн цагийн дотор мөрдөгчд бол 13 настай Лео ээжийнхээ эмгэнэлтэй үхэлтэй ямар ч холбоогүй болохыг нь бүрэн ойлгосон. Ингээд энтэй зэрэгцээд мөрдөн шалгах баг бол одоо хохирогчийн хэн болохыг албан ёсоор тогтоосон. Хохирогч нь үнэхээр одоо 51 настай Орсолиа Гейл байсан. За хэрэг гарсан байшингийн эцэгтэй бол мөн байсан. За Орсолиа Гейл бол 1970 оны 9 сарын 12-нд Австри улсад Чинэлэг гэр бүлд төрсөн. Багаасаа одоо хөгжөөнд маш дуртай, дэлхийгээр аялах хүсэлтэй нэгэн байсан. 1994 онд 23 наснда Будапештийн эдийн засгийн нэр хүндтэй их сургуульд олон улсын бизнесийн удирдлагын хөтөлбөрийг бол амжилттай дүүргэсэн. За нэг удаа тэр бол зул сарын үдшилтээр Ховард гэдэг залуутай анх танилцаад, Ховард болохоор тухайн үед 25 настай Будапештэд хөрөнгө оруулалтын банкнд ажилладаг. Маш тийм авьяаслаг, зоригтой залуу байсан. За тэд баг анхны уулзалтаар одоо бие биедээ татагдаж харилцаагаа улам гүнзгий болгохын тулд хамтдаа одоо Таиланд руу мартагдахааргүй тийм гоё аялал хүртэл хийсэн байдаг. За удалгүй Ховард Америк руугаа буцаж Колумбийн их сургуульд одоо санхүүгийн магистрийн зэрэг хамгаалахаар шийдээд ингэх үеэрээ бол Орсолиаг одоо хамт явъя гэж шатгаж чадсан. За түүгээрч зогсохгүй Орсолиад одоо албан ёсоор гэрлэх санал одоо тавьж исэн юм байна. Ингээд тэд гэрсний дараа Манхэттанд суурьшаад шинэ амьдралаа эхлүүлсэн түүхтэй. За Ховард болохоор нэг жижиг санхүүгийн зөвлөх компани байгуулж эхэлсэн бол Орсолиа ерөнхийдөө гэр бүлдээ илүү их анхаарлаа сэтгэл зүрхээ зориулахар шийдсэн. За тэдний том хүү Джейми төрсний дараа Орсолиа ажлаасаа гараад гэрийн эзэгтэй болсон байгаа. За ингээд 4 жилийн дараа бол тэдний хоёр дахь хүү Лео мэндэлж 20 гаруй жил хамт амьдарсан хосууд маш тийм найрсаг, за тэгээд хангалуун, үлгэр жишээ гэр бүл шиг харагддаг. Үнэндээ бол бусдын одоо атаархлыг төрүүлэхээр амьдралтай байсан гэж хэлж болно. За тэд бол байнга аяллаар явж Европ, Азийн олон орноор хамтдаа зугаалж хөршүүдийн нүдэнд бол одоо энэ гэр бүл хизээж одоо муудалцдаггүй хүмүүс гэж харагддаг байсан. Тийм болохоор Орсолиа амнасаа алдсан гэсэн мэдээллийг сонсоод хөршүүд нь бол маш их цочирдож хүлээж авсан. Өчигдөрхөн инээмсэглээд мэдлжсэн тэр эмэгтэй өнөөдөр ингээд аимшигтай хэргийн золиос болсон гэдэгт хэн ч итгэж чадаагүй. За гэмт хэрэгтэн хаана ихтэй магадгүй одоо тэдний гэрийн ойролцоо бүх зүйлийг ажиглаад байж болцошгүй гэх бодол тухайн хорооллыг бол тэр чигт нь айдас тавтуулж эхэлсэн. Орсолиаг таних мэддэг хүн болгоны хувьд тэр бол хүүхэд, гэр бүлдээ бүх хайраа зориулдаг инэрэнгүй эмэгтэй байсан. За цагдаагийн мөрдөн байцаалт цаашид үргэлжилж хөршүүдтэй нэг нэгээр нь уулзаж ярилцсанаар чухал ахиц бол гарч эхэлсэн. За тэдний гэрийн яг эсрэг талд нь амьдардаг нэг хөрш хэрэг гарсан өдрийн үүрээр гэрийнх нь хяналтын камерт нь с ิจ гтэй бичлэг илэрсэн талаар бол мэдээлэл өгсөн. За бичлэгийн цаг нь болохоор хагас өдрийн шөнийн одоо 4 цаг 30 минутанд байсан. Гудамж нь бүдэг гэрэлтэй. Тэгээ камерны бичлэг дээр бол нэг хар хувцастай эрэгтэй гудамжаар яарад алхаж байгаа нь харагдсан. За тэгчээд нэг хар өнгийн аяллаа гэмээр одоо цүнх чирээд явж исэн. Тэгээ тэр бичлэгт харагдсан цүнхний хэмжээ бас хэлбэр нь хэргийн газараас олдсон одоо нотлох баримттай бол яг адилхан байсан. За энэ хяналтын камерын нотлохонд нь үндэслээд тэр цүнхэнд Орсолиагийн зохицос байсан гэдэгт итгэлтэй болсон. Ингээд хар хувцастай энэ нууцлаг эрэгтэй цагдаагийн мөрдөн байцаалтын жагсаалтын номер 1 с ิจ гтэн болсон. За дараагийн алхам нь бол энэхүү аимшигтай мэдээллийг хохирогчдын ар гертэн дуулгах явдал байсан. За цагдаа нар бол Ховард Клайн руу холбогдоод тэгээд эхнэрийнх нь нүхлийн талаар бол хэлсэн. За тухайн үед болохоор Ховард хүүтэйгээ хамт Орегон мужид байсан. За тэгээд Джейми бол нөгөө эх жил их сургуульд орох гээд элсэлтийн шалгалтанд бэлтжижсэн болохоор тэр хоёр одоо коллежийн аялал гэхүү нэг тийм сурах гэж
цагдаагаа сургуулаа очиж үзэх аялал гэж одоо байдаг. За тийм журмаар одоо явж исэн юм билээ. За эмгэнэлтэй мэдээг сонссон даруйдаа аав хүү хоёр бол бүх төлөвлөсөн аяллаа цуцлаад тэгээд Нью-Йорк руу буцах хамгийн ойрын нислэгийг яаралтай одоо захиалсан. За энэ мэдээнд бол Ховард, Джейми хоёр гүн цочролт орсон байсан нь бол мэдээж. Цагдаа нар бол тэр хоёрын гар утасны байршил болон одоо аяллаа бүрэн бүртгэлийг бүгдийг нь одоо нягтлж шалгасан байгаа. Тэгээд тэр болгоныг нь харахад бол Ховард гэмт хэрэг гарсан яг тэр шөнийн 1 цаг 36 минутанд өөрийнхөө гар утсаар Twitterт нэг бичлэг хийгээд за тэгээ байршлын мэдээлэл нь болохоор Oregon мужийн Portland хотод байсан нь бол батлагдсан. За Portland-аас Нью-Йорк хүртэл 4500 км орчмын одоо зайтай байдаг. За хамгийн хурдан ингээд нэгээс нөгөөд хүрэхийн тулд дор хаяж одоо 5 цаг шаардлагатай. За ийм нэг цаг хугацаа орон зайн үзүүлэлтийг ч гэсэн тэд нар бол давхар шалгах үүрэгтэй байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр орсоолын болохоор шөнө 12 цаг 20 минутаас 1 цагийн хооронд нас барсан гэж тогтоосон болохоор цагдаа нарын хувьд Ховард болон Джейми хоёр тухайн үед бол хэргийн газар байсан байх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. За тиймээс энэ нотлохоонд нь үндэслээд цагдаа нар тэднийг бол сэжигтний жагсаалтаас шууд хассан байгаа. Гэхдээ энэс ч илүү чухал мэдээллийг Ховард бол цагдаа нарт өгсөн юм байна. За тэр бол хэлэхдээ гэмт хэрэг гарсан хагасаа өдрийн үүрээр эхнэрийнх нь гар утаснаас өөрлөө нь дараалсан одоо хид хідэн мессеж ирсэн гэж хэлсэн. За тэрэн дээр нь болохоор ингээд танай эхнэр намайг олон жилийн өмнө шоронд хийсэн. Одоо би эргээд ирлээ. Цагдаа нарт битгий хэлвэл би танай гэр бүлийнхнийг чинь алах болно. Танай гэр бүл бол миний дараагийн бай гэд бичсэн байсан. Энэ мессежнүүд нь алуурчин Орсолиагийн утсыг ашиглаж одоо хүнөөснийхөө дараа битсэн байх магадaltaй. Ерөнхийдөө бол ямар нэг хүн амнасаа алдах үед хамгийн түрүүн сэжиглэгдэх хүн одоо гэр бүлийнх нь хүн байдаг. За эхнэр нь алуулаа гэхэд нөхрийг нь сэжиглээд нөхөр нь алуулах юм бол одоо эхнэрийг нь сэжиглдэг. Хэдийгээр цагдаа нар Howard Klein эхнэрийнхээ үхэлд ямар ч холбоогүй гэдгийг аль бие усаар мэдэгдсэн ч гэсэн хэвлэл мэдээлэл тэрэнд нь бол итгээгүй. За тэд бол Howard-ыг мөшгөж, хөөж, тасралтгүй одоо зууралцаар байсан. Харин түүний хувьд энэ бүхэн жинхэнэ одоо хард арсан зөв чиг өнгөрсөн баг. Сэтгүүлчид түүнийг 24 цагийн турш сүүдэр шиг даагаж хаанч явсан камер тусгаж исэн. За цагдаа нарын хувьд бол мөрдөн шалгах ажиллагаа хэцүүхэн нөхцөл байдалтай одоо тулгарсан юм билээ. За хяналтын камерын бичлэг болон нууцлаг мессеж зэрэг чухал улмөр олдсон ч гэсэн мөрдлөгийн явц удааширч хохирогчийн гэр бүл болон олон нийт ол төгшөөрт автаж санаан зовсон хിവэрэ бэйсэн. За энэ хэргийг илүү тодорхой болгохын тулд цагдаагийнхан бол мөрдөн байцаалтаа өргөжүүлж Орсолиагийн гэр бүл, найз нөхөд, танилуд гээд одоо бүхий л хүрээллийн хүмүүстэй холбогдож эхэлсэн. За ингэж нарийн мэдээлэл цуглуулсны үр дүнд тэд бол Орсолиагийн амьдралын сүүлийн өдрийн одоо үйл явдлыг алхам алхмаар одоо тодруулж чадсан юм билээ. За 2022 оны 4 сарын 15-ны Баасан гарагт эмгэнэлт явдлыг одоо олж мэдхээс яг 1 хоногийн өмнө Орсолиа болохоор найз нөхөд за тэгээд Лео гээд хүүтэйгээ амралтын өдрийн төлөвлөгөөнийхөө талаар бол ярилцсан. За тэр бол Манхэттны нэр хүндтэй Линкольн төвд бол найзуудтайгаа дуурийн тоглолт үзэхээр одоо төлөвлөсөн байсан юм байна. Цагдаа нар түүний гар утсыг шалгаж үзэхэд бол гэр бүлдээ бүхнээ зориулсан намуухан зантай ээж хүн гэж хүн болгоны мэддэг байсан Орсолиа бол яг үнэндээ хинт ч мэддэггүй огт өөр одоо нууцлаг амьдралаа нууж явсан гэдгийг нь бол мэдэж авсан. Орсолиа 5 дахь өдөр үнэхээр Линкольн төвд очиж дуур үзсэн нь бол үнэн байсан. За тэр бол орой жонгоо нэг зэрэг одоо 3-3 өөр эрэгтэйтэй мессежээр харилцажсэн гэдг нь тогтоогдсон. Хохирогчийн хувийн нууцыг хүндэтгэж нас барсан хүний нэр хүндийг гутаахгүй гэсэн үүднээс цагдаа нар энэ харилцааны нарийн утга агуулгыг тэр чигт нь одоо нууцлахаар шийдсэн юм байна. За дуурийн тоглолт дууссаны дараа Орсолиа болохоор метрогоор Queens руу буутсан. За тухайн үед 23 цаг хагас орчим болж исэн ч гэсэн тэр шууд ал гэрлүүгээ харж амраагүй харин өөр газар руу явсан байгаа. Stein House гэдэг нэртэй жижигхэн бар бол түүний одоо байнга очдог дуртай газар нь байсан. За оронгуудаа хамгийн дуртай коктейлээ захиалаад хөнгүү байсан булангийн ширээнд ганцаараа тэр болсоосон. За баарны зөөгчийн мэдүүлгээр бол Орсолиа шөнийн 12 цаг 20 минут орчимд Stein House-аас гарсан. За тухайн үед бол түүнээс ямар нэг төгшүүр, айдас, за эсвэл сандарсан шинж тэмдэг огт ажиглагдаагүй урд нь орж ирдэг байсан шиг одоо жирийн л байдалтай байсан гэж ярьсан. Энэхүү цагийн дараа
дарааллаас үндэслэж цагдаа нар Орсолиагийн амьдралын сүүлчийн мөчүүдийн талаар таамаглал төвшүүлсэн. За тэдний тооцоосноор бол Орсолиа гэртээ 12 цаг хагасын үед хараад тэгээд яг тэр үеэр болохоор эмгэнэлт хэрэг ихэлсэн байж болзошгүй. За эндээс нь харахад бол хоёр боломжит хувилбар гарч ирнэ. За нэгдүгээрт Орсолиа өөрөө таньдаг хүнээ гэртээ оруулсан байж болно. Хоёрдугаарт нь бол алуурчин байшингийн хойтлын хэсэгт нуугдж агаад илүү түлхүүр ашиглаж дутагшоогоо нэвтэрсэн байж болно. За аль хувилбар байлаа ч гэсэн нэг зүйл бол тодорхой байсан. За гэмт хэрэгтэн бол Орсолиаг маш сайн таньдаг, түүний амьдралын хэв маяг тэгээд байшингийн дотоод зохион байгуулалтыг нь мэддэг тийм хүн байсан. Гэхдээ нэвтэрч орсны дараа тэд бол хамтдаа зойрын давхарлаа ороод за энэ газарт бол аимшигтай хэрэг үйлдэгдсэн. За яг тэр тусгаарлагдсан орон зайд тэр хоёрын хооронд ширүү маргаан эсвэл сэтгэл хөдлөлөөс үүдсэн зөрчил үүссэн байх магадaltaй гэж үзсэн. Яванда нөхцөл байдал хяналтаас гарч алуурчин уур бухимдалтай автахдаа галзуухны хэсэг рүү очиж ахуйн хэрэглээний хутгийг аваад зойр руу буцаж чод аимшигтай хэрэг үйлдсэн гэж бол үзсэн. За Орсолиа бол нийт 58 удаа хутгалуулж газар дээрээ нас барсан. Хэрэг үйлдснийхээ дараа алуурчин бол Орсолиагийн гар утсыг нь аваад тэгээ нөхөрлөөн занал хийлсэн мессеж бичсэн нь цагдаагийн мөрдлөхийг төрөгдүүлэх зорилготой байсан. Дараа нь тэр Орсолиагийн цогцсыг цүнхэн дотор хийгээд өөрийн 4 цаг хагасын үед харанхууд гэрээс нь гараа явсан. Тэр бол цогцтой цүнхийг чирж 1 цаг орчим эзгүй гудамжаар алхаж явсаар агаад Forest Park орчимд явж очсон. За тэр хавьяар хүн байхгүй гэдгийг харсныхаа дараа цүнхийг бол замын хажууд орхиод яваад өгсөн. Цагдаа нар Forest Park хавьяар хайлт хийж явж агаад нэг чухал нотлох баримтыг олсон юм билээ. За тэр нь болохоор нэг цуснд будагдсан хүрэн байсан. Шинжилгээний үр дүнд бол тухайн хүрмэн дээрх цус нь Орсолиагийн ДНХ-тэй бүрэн тохирж исэн юм байна. Энэ нь алуурчин гэмт хэрэг үйлдэснийхээ дараа бохирдсон хүрмээ паркт хайсан гэсэн таамгийг бол баталгаажуулж исэн. За тэгээд дахиад цааш нь ахиц гаргахын тулд Орсолиагийн дөөр үдж авах үеэр холбогдсон 3 эрэгтэй хэн болохыг нэгтэлж шалгахад анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. За энэ ажил нь удалгүй үр дүнгээ өгч тухайн 3 эрэгтэй нэг хүн нь цагдаа нарын анхаарлыг бол татаж эхэлсэн. За энэ хүн урд нь бол Орсолиагийн гэр бүлд гэл сул ажил хийж өгдөг. За гарын эвдүү сайтай нэг тим залуу байсан. Олон ажилд гаршсан. За засварчин ийм хүнийг бол англиар handyman гэж хэлдэг. За тэгсэн чинь мөрдөгчүүд тэдний гэрт нь шалгалт хийж авах үеэр хөргөгчн дээр нь наацсан байсан нэг жижигхэн мөртлөө чухал зүйлийг гинэт сансан баг. Тэрэн дээр нь болохоор find a new handyman гэж бичсэн байсан. Ингээд Орсолиа яагаад шинэ handyman хайж исэн, хуучин ажилтнтай юу болсон гэх мэт асуултууд гарч ирсэн. За тэгээд тухайн жижигхэн тэмдэглэл мөрдөн байцаалтанд бол шинэ бас чухал тэм чиглэл өгч чадсан юм билээ. Өнгөрсөн хугацааг ухаж үзэхэд гэмт хэрэг гарахаас 2 жилийн өмнө бол Орсолиагийн гэрт нь агааржуулалтын системтэй холбоотой асуудал гараад тэгээд тэрийгэ засуулахын тулд нэг засварчин хүнтэй холбогдсон. За тэр хүн нь болохоор Мексикээс гаралтай Дэвид Бонола гэдэг хүн байсан байна. Дэвидийн өнгөрсөн амьдрал нь бол тэмч дардан байгаагүй. Тэр бол 2001 онд Америкт хууль бусаар цагаачилж бусад цагаачдын дунд нуугдаж амьдраад 20 гаруй жилийг өнгөрүүлсэн тийм хүн байсан. 2022 он гэхэд түүний гэр бүлийн амьдрал бүхэлдээ нурсан. Огтхон ч эвтэй найртай амьдарч чадахгүй эхнэрээсээ тэр салаад Queens дүүрэгт ганцаараа амьдрахаар эхнэр 2 хүүхэдтэй орхиод явсан юм байна. За онцлог зүйл нь юу байсан гэхээр түүний шинэ амьдарч исэн газар нь Орсолиагийн гэрээс машинаар бол 12 минут яваад хүрэх газар байсан юм байна. За мессеж болон утасны дуудлагаас нь харахад бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дэвид зөвхөн агааржуулагч засдаг хүн төдий биш. Анхандаа бол ингээд нөгөө дуудлагын дагуу ажлын журмаар тэднийг очиж исэн бол аажимдаа энэ харилцаа хувийн харилцаа руу шилжиж эхэлсэн гэдгийг нь олж илрүүлсэн. Дэвид Орсолиад байнга анхаарлаа хандуулж Facebook дээр постлсон зургууд дээр нь байнга спан хэлээр хайрын утгатай сэтгэлдлүүд үлдээдэг байсан. За энэ нууц харилцаа 2 жилийн турш үргэлжилж тэд олон удаа саалж, буцаж эвлэрч сэтгэл зүйн хувьд маш тийм тогтворгүй нэг тийм бодлонтой харилцааг бий болгосон байсан. За энэ нэг нууцлаг харилцааны хамгийн чухал мөч нь гэмт хэрэг гарахаас 2-7 хоногийн өмнө тэд бол салсан байсан.
Орсолиа бол энэ үеэр Дэвидтэй холбоогоо бүрэн таслах шийдвэрийг гаргасан байсан. Цагдаагийн бүртгэлд Дэвид Бонолагийн талаарх өшөө олон эвгүй мэдээллүүд бол байсан. За тэр бол энгийн номхон дүлгөн хүн энэ төр бол ерөөсөө биш. Ер нь бол ингээд эмгтээчүүдийг дарамтлсан, мөрдөж мөшгсөн, сток хийсэн хэрэгээр урд нь хидэн удаа гомдол гаргахад хүрэгчээсэн тийм нэг бүтэхгүй итгээд байсан гэдэг нь бол тогтоогдсон. За ингээд мөрдлөгийн явцад ийм нэг эргэлт гарсны дараа цагдаа нар бол Дэвидийн оршин суудаг хорооллын бүх хяналтын камерын бичлэгийг наривчлан шалгахаар болсон. За ингэж тэд бол чухал зүйлийг олж мэдэж чадсан. Хэрэг гарсан хагас сайны өглөөний 6 цаг 5 минутын үед бол Дэвидийн дүрс хяналтын камерт тод харагдсан. За тэр бол хар өнгийн нүрээ халахалсан масктай. Тэгээд яарсан байдалтай өөрийнхөө байр руу орж яваа нь бол харагдсан. За энэ цаг хугацаа цагдаа нарын урд нь олсон 4 цаг хагасын бичлэгтэй нь бол яг уялдчихсэн. Хамгийн их анхаарал татсан зүйл нь за тэр бичлэгт Дэвидийн зүүн гар нь илт гэмтэлтэй. Тэгээд болттой байсан. За энэ нь бол хэрэгтэй шууд холбоотой байж болох маш чухал нотлох баримт байсан. Энийг орхигдуулахгүй тулд цагдаа нар ойролцоох эмнэлгүүдээс мэдээлэл хайж нэг бүрчлэн явж Дэвидийг тэд бол CTMD клиникт шархаа үзүүлж болгосон болохыг нь олж мэдсэн. За Дэвидийг бол тэр үеэр үдсэн эмч нар цагдаа нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгч түүний зүүн гар зүсэгдсэн. За тэгээд халдвар авах бүрэн эрсдэлтэй байсан гэж тайлбарласан юм байна. Тийм болохоор эмч нар бол түүнийг илүү мэрэгжлийн эмчилгээ авах шаардлагатай гэж хэлээд ойролцоох эмнэлэг рүү илгээх тийм бичиг бол гаргаж өгсөн баг. Энэ маягаар нотлохоо улам бүр нэмэгдэж Дэвид номер 1 сэжигтэн болсон ч гэсэн цагдаа нар бол баривчлах ажиллагаанд болгоомжтой хандахыг хүссэн. За тэд бол яаралтай баривчлахын оронд 2 чиглэл бүхий төлөвлөгөөг боловсруулсан. За нэг талаасаа бол шүүхээс нэгжлэг хийх зөвшөөрөл авах хүсэлт гаргаж хууль ёсны баталгаатай болгох. За нөгөө талаасаа бол Дэвидийн бүх үйлдэлийг нууцаар ажиглах тийм тагнуулын ажиллагаа явуулах бийсэн. Илүү тодорхой нотлохоо цуглуулах боломж 4 сарын 19-нд буюу гэмт хэрэг гарснаас 3 хоногийн дараа гарч ирсэн. За энэ өдөр бол Дэвидийн амьдардаг хороололт нь хог ачих товлсон өдөр нь байсан юм байна. За цагдаа нар бол тухайн бүсийг нууцаар ажиглаа байж исэн. За тэр өдрийн үдээс хойш хог ачигч машин бол товлсон цагтаа очоод ажилдаа орсон. Мөрдөгчд бол ажилчдын хөдөлгөөн болгоныг нь ажиглаж хогийн машин ажиллаа дуусгаад буцахаар хөдөлсөн даруйд нь цагдаа нар ойролцоох гудамжинд хааж зогсоож огоод 1 минут алдалгүй шалгалтаа хийж эхлүүлсэн. Тэд бол өмхийн үнэртсэн хогийг ухаж эхэлсэн юм байна. За энэ хүчин чармаалтан ч гэсэн үр дүнгээ өгч эхэлсэн. Хогон дотор Дэвидийн хаясан ажлын бор гутал, за мөн сэжигтэй зүйлсээр дүүрсэн цагаан өнгийн хогны уутнууд бол илэрсэн. За энэ нь бол цагдаа нарын хайж исэн нотлох баримтууд байсан юм байна. Лабораторийн шинжилгээний үр дүн таатай мэдээ авчирсан. За Дэвидийн тэр нэг ажлын бор гутал гэдээсэн дээр цусны толбо нь Орсолиагийн цус болох нь бол батлагдсан. За цагаан өнгийн хогийн уутнуудаас цагдаа нар боолт, шархны цэвэрлэгээнд хэрэгэлсэн марл зэргийг олсон. За энэ дундаас хамгийн чухал зүйл нь бол цуснд будагдсан футболк байсан. Энэ нь болохоор Дэвидийг хэргийн газартаа шууд холбоох маргашгүй нотлохоо болж өгсөн. За ингээд нотлох баримт хангалттай болсон болохоор цагдаа нар дараагийн шийдвэрлэх алхамдаа бэлэн болсон. 4 сарын 20-ны өглөө өргөн хүрээний баривчлах ажиллагааг бол эхлүүлсэн. За хууль ёсны нэгжлэг хийх зөвшөөрлөө барьсан 10 гаруй цагдаа Дэвидийн амьдардаг байрны орчмыг бүхэлд нь бүсэлж авсан. Гэхдээ үйл явдал хүлээж ийснаас нь огт өөрөөр эргэсэн юм байна. Цагдаа нар бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн өмнө Дэвид өөрөө маш тийм тайван байдалтайгаар гарч ирээд ойролцоо зогсож исэн цагдаагийн машины зүг явж очсон. Та нар намайг хайж байгаа гэж сонслоо гэсэн хүрээд ирсэн. За тэд бол протоколын дагуу баривчлах ажиллагааг хэрэгжүүлж аюулгүй байдлын үүднээс Дэвидэд бол цагаан хантаа зөмсүүлээд байцаалт авахын тулд хилтэс рүү аваад явсан. Мөрдөн байцаалтын өрөөнд орж мөрдөгчийн эсрэг харж сандал дээр суусан даруйда Дэвид Бонола ямар ч эргэлцсэн зүйлгүй ямар нэг зүйлийг нуулгүйгээр бүх зүйлийг ярьж эхэлсэн. Тэр бол маш тийм тайван өнгөөр Орсолиа тэр хоёрын хооронд үүссэн хувийн нууц харилцааны талаар бүх түүхийг дэлгэрэнгүй ярьсан. Орсолиатай 2 жил гарангийн хугацаанд нууц амаргийн холбоотой байсан ч гэсэн энд харилцаа нь тогтвортой байгаагүй үе саалж дахиж нийлдэг байсан гэж хэлсэн. За харин 2022 оны 4 сарын эхээр Орсолиа дахиад салах шийдвэр гаргасан нь бүх зүйлийг өөрчилсөн. За энэ удаад тэр бол урдныхаас хатуу бас эрс шийдэмгий зан гаргаж энийг нь Дэвид бол хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Тэр Орсолиагаас салж чадахгүй байсан. За ингээд 4 сарын 15-ны тэр шөнө бол
сүүлчийн удаа харилцаагаа аврах итгэл найдвар өвөртлөөд тэдний гэрлүү явж очихоор шийдсэн. За тэгээд тэр үеэр нэг болчомгүй бодол толгоонд нь орж ирж шөнө 12 цаг хагасын үед ямар нэг аргаар гэрлүү нь явж ороод надаас битгий салаач ээ гэж ятхыг гэсэн зорилготой байсан юм байна. За тэгсэн чинь гинэт гараад ирсэн Дэвидийг харсан Орсолиа уурлаж сандарч эхэлсэн. За хамгийн их санаа зовж исэн зүйл нь гэхээр одоо нөгөө 13 настай Лео гээд хүүн бол дээд давхарт унтчихсэн явдал байсан. Тэгээ хүүгээ айлахгүй нөхцөл байдлыг нам гүм шийдэхийн тулд Орсолиа одоо Дэвидийг зойрлуу дагуулж ороод тэнд бол асуудлаа ярилцахаар шийдсэн юм байна. Гэхдээ тэр нам гүм орон зайд яриан сүултээ маргаан болж Орсолиа буцаж нийлэхгүй гэдгээ хатуу сануулж энэ харилцаа дууссан гэдгийг түүнд хэлсэн. Тэр бол Дэвидийн гуйлт ятгалганд нь автахыг хүсээгүй, шийдвэрээ өөрчлөх ямар ч одоо бодлого байсан. Ингээд энийг Дэвид хүлээн зөвшөөрч чадахгүй, сүүлдээ бүр уурлаад хяналтаа алдаж эхэлсэн. За тэр бол зойрноос гараад галзуухны хэсэг рүү очиж хутга аваад дараа нь зойрлоо буцаж ороод Орсолиаг бүр дахин хутгалж аимшигтай гэмт хэргийг одоо үйлдсэн. За хэрэг үйлдснийхээ дараа Дэвид Орсолиагийн утсыг нь аваад нөхөр рүү хараалын үгтэй занал хийлсэн мессежнүүд явуулж эхэлсэн. Энэ нь одоо яг л нөгөө цагдаа нарын таамаглаж исэн шиг тэднийг төөрөгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг өөр чиглэл рүү эргүүлэх оролдлого байсан. За дараа нь тэр бол байшин доторхыг нэгжиж энэ тэрүүгээр явж агаад Леогийн хоккейн цүнхийг нь олсон. За тэгчээд тэр цүнхэн дотор Орсолиаг хийгээд харанхуй шөнө эзгүй гудамжаар чирж явсаар агаад Forest Park-ийн тэнд очиж тэр чигт нь хайчаад тэгээд яваад өгсөн. Ингээд Дэвидийн өгсөн энэхүү анхны мэдүүлэг цагдаагийн цуглуулсан нотлохоотой дийлэнх нь таарч логикийн хувьд бол боломжийн юм шиг санагдчихсэн. За тэгсэн чинь ердөө нэгэн хоногийн дараа байдал бол огт өөрөөр эргэж эхэлсэн. За яасан гэсэн чинь нөгөө Дэвид болохоор гинэт бүх мэдүүлгээ тэр чигт нь өөрчлөөд үйл явдлын шалтгаан за тэгээд дарааллыг нь огт өөр хувилбараар ярьж эхэлсэн. Тэгсний Орсолиагийн гэрт очисон шалтгаанаа харилцаагаа аврах гэж биш өөр нэг ноцтой асуудлаар очисон болгож өөрчилсөн. Тэр бол Орсолиа өөрт нь зориудаар доохын халдвар халдаасан гэж буруутгаж энэ талаар асуухын тулд очисон гэж хэлсэн. За Дэвидийн энэ ярьсан шинэ хувилбарын дагуу бол зойронд тэд доохын халдварын талаар маргалцсны дараа Орсолиа өөрөө одоо төрөмгийн зан гаргаж нөхцөл байдлыг хурцдмал болгосон гэж мэдүүлсэн. Түүний хэлснээр бол Орсолиа галзуухны хэсэг рүү явж хутга авчирч түүнийг ална гэж сүрдүүлсэн. За энэ үед бол Дэвид өөрийгөө хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хийсэн гэж мэдүүлсэн. Тэр бол Орсолиагийн гарыг нь отгож хутгийг нь булааж авах гэж оролдож байх үеэр Орсолиа санаандгүйгээр амиа алдсан гэж мэдүүлсэн. За ингэснээр бол Дэвид өөрийгөө алуурчин биш харин довтлохоонд өртөж хамгаалалтын байдал руу шилжсэн хүн болж харагдуулахыг оролдсон ч аргагүй хамгаалалт хийх үеэрээ одоо 58 удаа хутгална гэдэг утган дээр нөгөө одоо 4 удаа бүдэрч унаад амнасаа алдсан гэдэг шиг ийм нэг хичгүй худлаа ярьдаг гаруудыг цагдаа нар ер нь одоо яаж хүлээж авдаг бол айгүй энэ сэдвийг ингээ сериосны ярьж ийснэ яг энэ хэсгийг уншсан чинь бүр амар дургу өрчлөө. За ингээ ямар тач ингээ цааш нь хэрэгээ үргэлжлүүлээ. 2022 оны 4 сард цагдаагийн газраас түүнд бол одоо 2 дугаар зэргийн хүн амны хэрэгээр ялт тулахаар болсон боловч одоо нөгөөх чинь гимбурууга хүлээхээс болоод шууд татгалцсан. За харин 7 сарын дараа буюу 22 оны 11 сарын 2-нд өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу дуртай дургу тэгээд прокурортой хэлэлцээр хийж ийж нэг юм эцэст нь одоо гимбурууга хүлээн зөвшөөрсөн юм байна. За үр дүнд нь бол түүнд 25 жилийн хорих ял одоо оноосон юм билээ. Хэрвээ одоо гимбурууга хүлээхгүй байх юм бол энээс одоо хүнд ял оноох магадaltaй байсан. За цагдаагийн дарга Мелинда хэвлэлд яриа өгөхдөө цагдаа нар энэ хэргийн тал дээр хангалттай нотлох баримттай тэрэндээ ч гэсэн бүрэн итгэлтэй байсан болохоор Дэвид илүү хүнд ял авах уг нь бол боломжтой байсан. Гэхдээ Орсолиагийн гэр бүл болон Дэвидийн гэр бүлийн аль тал нь энэ эмгэнэлтэд түүх аль болох хурдан дуусч амьдралаа цаашид үргэлжлүүлэхийг хүссэн учраас бид эцэст нь буулт хийсэн гэж ярьсан байгаа. Тэгэхээр ингээд яаж ч утсан хэрвээ цагдаа нар ингээд бүх нотлох баримтуудаа нэг нэгээр нь гаргаж ирсээр байсан бол энэ маань ингээд зүйл анги нэмэгдээд 25-аас илүү одоо жилийн хорих ял уг нь бол ингээд авчих боломжтой байсан гэж энэ дээр бол харагдаж байгаа. Хэрэг ингэж нэг ил болсны дараа олон нийтийн зүгээс бол хүчтэй хариу үйлдэл үзүүлж сошиал дээр хүмүүс Дэвидийг биш харин Орсолиаг бүх зүйлд буруутгаж эхэлсэн. За тэд бол Орсолиаг урваагч, үнэнч бус амьдралтай эмэгтэй гэж буруутгаж түүний хоёр нүртэй байдал нөхрөө араар нь тавьсан явдал энэ эмгэнэлтэй явдлын их үүсвэр боллоо гэж бол бичижсэн байгаа. Ингээд аль хэдийн нас бараад 2-2 хүүхэд нь өнчрөөд үлдсэн байхад ингэж бичих хэрэг байсан ч юм уу ер нь үгүй ч юм уу бүгдээр ингээд амар тав үлдэх хэрэгтэй. За ингээд ийм нэг хэрэг байна.
гэр бүлээс гадуур харилцаа буруу гэдгийг бид бүгд мэднэ. Энэний талаар олон ч удаа дуртаж ярьж исэн. Тэглээ гэд хүн бол одоо ухах ёстой гэсэн үг биш. Та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодов? Өөрсдийн бодлоо комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Ингээд бүгдээрээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Гадуур гарахдаа дулаан хувцлаарай. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Хэдүүлээ эрэх мягмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.